Бүгд найрамдах Франц улсын хууль хяналтын байгууллагад 13 жилийн турш хадгалагдаж байсан 66-аас 100 сая жилийн өмнөх үеийн үлэг гүрвлийн үнэт олдвруудыг Монгол улс өнөөдөр албан ёсоор эх орондоо хүлээн авлаа. Эдгээр палеонтологийн олдвор нь олон жилийн өмнө Монголоос хууль бусаар хил даван гарсан бөгөөд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дипломат харилцааны үр дүнд нийт 15 хайрцаг 38 олдврыг эх оронд нь буцаан авчирлаа. Уг олдвор нь Монголын говьоос хууль бусаар хилээр тээвэрлэгдэн улмаар бүгд найрамдах Солонгос улсаар дамжин өнгөрсний дараа 2015 оны 2 дугаар сард Францын төв хэсэгт Галийн байгууллагт хураагджээ. Энэхүү үлэг гүрвэл нь Цэрдийн галбын үед амьдарч байсан бөгөөд 66 сая гаруй жилийн өмнө устж үгүй болсон гэж судлаачид үздэг байна. Ийм төрлийн олдвор одоогоор Аз твээсөөр газар олдсон тохиолдол бүртгэдэггүй байна. Монгол улсын Т нарын 8 иргэн Өмнө Говь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хайгуул малтлага явуулж олсон үлэг гүрвлийн багц ясыг 2006 онд улсын хилээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн гайлд худал мэдүүлж хууль бусаар гаргасан байна. Улмаар гадаад улсад ашиг олох зорилгоор худалдан борлуулсан байна. Одоогоор хууль бус 8 хийсэн этгээдэд холбогдох хэрэгтэй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэлж байна. За энэ гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн 25-ын 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, 18-ын 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн эрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа одоо үргэлжлээд явж байна. Энэ гэмт хэрэгтэй холбогдох үлэг гүрвлийн багц яс мөн Тирнозавр Батарын бүтэн хэлхээ ясыг Франц улсад хураан авсан. За Франц улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж шүүхээр мөн бас энэ асуудал шийдвэрлэгдсэн. За Франц улсад бол гадаадын 3 улсын 4 иргэн тухайн хэрэгт холбогдсон шалгагдсан бол Монгол улсад тухайн үйл явдалд Монгол улсын 8 иргэнийг холбогдуулан шалгаад за гэмт хэрэгт үйлдэлсэн үйлдэл холбогдлолтод 4 этгээдийг холбогдох хэргийг одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байна. Олдвруудыг эх оронд нь авчрах ажлыг соёлын өвийн асуудал хариуцсан ажлын хэсэг зохион байгуулж, тус ажлын хэсэг өнгөрсөн 4 дугаар сард Парис хотод ажиллаж олдвруудын хадгалалтын нөхцөл байдлыг шалган баримтжуулжээ. Мөн олон улсын мэргэжсэн Гриспром компанитай хамтран аюулгүй тээвэрлэлтийг зохион байгуулан өнөөдөр эх оронд нь хүлээн авч байна. Мөн Монгол улс 1970 оны соёлын эд зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх конвенц болон 1995 оны Юнидрагийн конвенцэд нэгдэн орсон уг конвенцуудын үзэл санааны хүрээнд олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд энэ олдврууд Монгол улсад буцаж ирэх боломж бүрдсэн гэдгийг онцолж байна. Олдвруудын тоо хэмжээ, цаашид энэ үнцэнт байдал, амтны одоо төрөх хэлбэрийг гаргах судалгааны ажлууд цаашаа үргэлжлэн. За бидний зүгээс олдвруудыг энэ процессын ажил дууссны дараа олон нийтэд таниулж сурталчлах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа. За яамны зүгээс цаашдаа энэ мэт одоо хууль бусаар хилээр нэвтрүүлж худалдаалагдсан эд зүйлсүүдийг буцааж авчрах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. Энэ олдврын араас соёл, спорт, аялал жуулчлалын яам, засгийн газар нийтдээ 13 жилийн турш идэвхтэй одоо хөөцөлдсөний үр дүнд энэ ажил өнөөдөр одоо бүтэмжтэй болж олдврууд эх орондоо ирж байна. Тус олдврыг 2015 онд хураагдах үед ойролцоогоор тухайн үеийн ханшаар 800 мянга орчим $, Монгол мөнгөөр 3 тэрбум гаруй төгрөгөөр үнэлж байжээ. Харин өнөөдөр зах зээлийн үнэлгээ нь үүнээс 2-3 дахин өсөх боломжтой гэж үздэг байна. Нийтдээ 15 хайрцаг 38 олдвор ирсэн байна. Ихэнх нь хожуу Цэрдийн үе буюу 66-аас 100 сая жилийн хооронд Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвлийн яснууд байгаа бөгөөд эдгээр олдврын палеонтологийн хүрээлэнтэй хамтран тодорхойлсны дараа олон нийтэд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж Олдвруудаа болохоор палеонтологийн хүрээлэнтэйгээ хамтраад ерөнхийдөө тодорхой болохоор олон нийтэд үзэсгэлэн гаргахаар ерөнхийдөө төлөвлөж байгаа. Өмнө нь бид нар Америкээс ирсэн олдвор дээр Welcome гэдэг ерөнхийдөө үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгвэл дараагийнх нь бид нар Welcome Home 2 гэдэг байдлаар хоёр дахь буюу Францаас ирж байгаа олдвор дээр иймэрхүү үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа хэрэг. За энэ олдвор болохоор шинжлэх ухааны хувьд ямар ач холбогдолтой юм бэ гэхлээр нэгдүгээрт бол Монгол улс өөрөө үлэг гүрвлээр маш алдартай дэлхийд танигдсан олдвруудтай.
За судалгааны явцад үлэг өрөвлийн бүтэн асуудал олдох нь их цөөхөн байдаг. Зарим хэсгүүд нь олдсон байдаг. За тэгвэл одоо энэ гаднаас орж ирж байгаа Америк, Францаас орж ирж байгаа энэ үлэг өрөвлүүдийн маань яс бас мөн адил зарим хэсгүүд нь байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр өмнө нь олдсон байсан бидний үлэг өрөвлийн ясууд дээр байхгүй хэсгүүд нийлээд явхлаараа бүтэн олдвор болно гэсэн байна. Олдвруудыг хүлээн авах ажиллагаанд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, цагдаагийн ерөнхий газрын соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, гайлын ерөнхий газар Мята төрийн өмчит хувьцаат компани, туушин зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна. Энэхүү үйл явдал нь Монгол улс хэдийн чандад байгаа соёлын өв хамгаалах, хууль бусаар алдагдсан түүх соёлын дурсгалуудыг эх орондоо буцаан авчрах чиглэлээр тууштай ажиллаж буй тод жишээ болж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.